эрсдэлтэй байдаг. Юу яриад байгаа юм чи? Та надад тэгж хэлэхгүй яасан бэ? Амаараас ав тийм үү? Тийм ээ, аман тань ямар нэг Би зүгээр байгаа би ч зүгээр биш юм уу те? Би зүгээр байгаа шүү. Орчхоо юм чи. ор. За. За таны шинжилгээний хариу болон зөөрүүдийг хараад эмчийн зарим зүйлийг тодруулж асуух шаардлагатай байна. За сүүлийн 3-6 сарын хугацаанд эрсдэлтэй бэлгийн хавталсан уу? Юу хариулт юм чи тийм байхгүй. Тийм ерөөсөө юм. За эрсдэлтэй бэлгийн хавтал гэдэг нь амаас X шулуун гизээр бэлгийн хавталд орох. Би ч юм чи. Амаараас ав тийм үү? Тийм ээ, аман тань ямар нэгэн бичлэг хэмжил байгаа тохиолдолд хийсэн тохиолдол ах юм бол бэлгийн замын халдварт авах эрсдэл өндөртэй болчдөг. За тэгээд шулуун гизээр бэлгийн хавталд орох, бэлгийн олон хамтрагчтай байх, согтууруулганд хангас үед бэлгийн хавталд орох, за хамгаалтгүй бэлгийн хавталд орохны бүгд эрсдэлцэн хэмжил болдог. Тэр эдгээрээс танд байсан уу? Байна юм чи. Юу нэг тийм юм болсон юм болсон. Гэтэ уг би ингээд өтрийгэр бэлгийн харилцаанд ороогүй байхгүй. Тэгсэн ч гэсэн ингээд авчиж байгаа юм тий. Бэж болох нь шүү дээ. Шулуун гизээр хавталд орсон уу? Амар би тий. Одоо тэгээд яах ёстой вэ юм чи? За хоёулаа цаг аллахгүй бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчлэгтэй хамгийн чухал байгаа шүү. За юу юм чи? За хоёулаа шинжилгээнийх нь хариу өөрчлөлттэй гарсан. За бэлгийн хамтрагчийн хамт эмчилгээнд орох шаардлагатай гарсан байна. Гүү хаан чи. Хоёулаа өмнө нэг уулзаад эмчилж байсан да. Тэрний юм явж байгаа х та. За бэлгийн замын халдварт өвчнөнд дархлаа тогтдоггүй өвчин учраас дахин бэлгийн замын халдвартай хүндээ хамгаалалтгүй хавталд орох юм бол дахин авах эрсдэлтэй байдаг. Юу яриад байгаа юм чи? Та надад тэгж хэлэхгүй яасан бэ? Би ингээд нэг тусгал юм бол тагч тусахгүй идэх чинь мэлж гэж бодчих шүү дээ юм чи. Йоо. Яа сайн байна уу? Хоёулаа шинжилгээнийх нь хариу өөрчлөлттэй гарсан эмчилгээнд орох шаардлагатай байна. Юу юм чи? Би саяхан цусны шинжилгээ өгсөн шүү дээ. Тэгээд дээрэс нь надад ямар ч шинж тэмдэг байхгүй байгаа. Би зүгээр байгаа. За хоёулаа ямар шинжилгээ өгсөн юм бол? Цусны шинжилгээ. Би саяхан нэг цусны шинжилгээ өгсөн юм да. За цусны шинжилгээ болгонд бэлгийн замын халдварыг илрүүлэх боломжгүй байдаг. Тийм. Гэхдээ тэр чинь нөгөө дохтын бүгэ гарчдаг юм уу? Тэгэхээр хоёулаа заавал серологийн шинжилгээ өгөө гэдэг юм уу те эсвэл бэлгийн замын дамжих халдвар илрүүлэх шинжилгээ өгөө гэсэн тохиолдолд хоёулаа хийгддэг байна шүү дээ. Цусд нь авд юм уу те? За тэгээд